New Art Cinema Production, Maurice Film үзүүлж байна. Алексей Мурадовын бүтээл. Мэргэн буудагч, сөрөг тагнуулын офицер, төгсгөлийн 4-р анги. Нөхөр ахлах тэслэгчээ. Гүгээрээ усанд орцгоё. 5 минут шүү. Октода. Октода. Алвэ. Оргша. Бэлдээд. Октода. Халиу устасгар. Хурдлаач. Энд ядаж ганц 2 хоног байг. Валид хэлээрээ. Мэдхгүй чи өөрөө бодоод хэлчих. Энэ санаа битгээс аваа. Чи өөрөө хараа яах гэж байна? Чи ойлгооч. Энэ нөхцөлд чамайг зүгээр л буудан орно. Чамаас хой ганц хоног. Чи өөрөө мэдэх үз. Валия бид хоёрт найдаж болно. Нөхөр Ахмад, Грибом намайг явууллаа. Тэнд нүүрэн эргэж холбооч хүүхнүүдийг буудаж, таныг яаралтай иргэн. Юу? Валия тэнд байгаа. Би учрыг нь олно. Ахлагчаа машин руу. Мэдлээ. Би хамт явъя. Хэрэггүй эндээ үлд. Дэслэгч над дээр гүгээд бүгдийг цуглуул. Тэгээд Егоровтай хамт нуур руу яв. Гэхдээ л Орос янхны төлөө ингэж азаа үзэх хэрэг байгаа мó дээ. Тэр манай багийн гишүүн. Дээр нь бас холбооч. Үр дүн нь ямар ч болсон. Тэр тухай ойрын 2 хоног дотор төв дэлгэх ёстой. Эсвэл та энийг тэрэнгүүгээр яаж хийх аргыг мэддэг юм уу? Нуурын эргэн тойрныг самнах хэрэгтэй. Гүйцэтгэг. Юу хэлмээр байна? Тэд үү? Тэд бидний хайж байгаа тэр хүмүүс. Хэрэг уруу хүчит харгас цагдаа нар бол яах вэ? Тэд оогоор нэг тэнч яваа. Дайны турш өчнөөнийг олж барьсан тоогоо шалдчихж. Үгүй мэрэгчлийн мэрэгэн буучид 300 гаруй метрээс буудаж.
Нөхөд офицеруудаа. Бичиг баримтаа. Урагш. Бууж үгүй. Би бууж өглөө. Бууж үгүй. Тэр хаан байна. Тэрнийг хаан хорьсон. Би бүгдийг зааж өгье. Ахлагч. Би. Тэрний хийсэн ажил. Юу юм бэ? Герман шүтэнц. Мэргэн бууч буудах зурвсаа тэмдэглэж бид өмнө нь учирч байсан юм. Хийзээ хаана? 42 онд Сталинградад бүлгийг тэр удирдах байна. Эхлээч тэр ингэж буудан шууган тэгдэх ямар хэрэгтэй вүлээ? Лотер. Чи энд юу хийж байгаа? Би чамайг энд орхин гэж чи бодоогүй үз. Тэдэнтэй. Тэр чамайг Сталинградад орхисон шиг. Чи тэнийг юм хийж амжаагүй гэж найдаа. Намайг урвал юу болохыг чи ойлгож байгаа үстэй. Тийм ээ. Би чамд итгэж болох уу? Итгэж болно. Сайн байна. Тэд тушаал өгсөн. Маргааш бүсэлтэнд байгаа бүх хүмүүсийг устгах нь. Би чамд хэлхийг оролдсон боловч тэр намайг тэнд тэрэм дээр хүлээж байсан. Тийм ээ. Тэр аюултай дайсан. Тэр тусмас. Бидний бүх юм бэлэн Лотер. Маш сайн. Би тэнд нуурын эрэхтэй тэрэн дэлгэмж орхисон. Тэр удахгүй энэ дээр. Чи тэгээд яах гэж вэ? Битгий. Тэр надад амьдаараа хэрэгтэй. Энд юу болоод байна? Бүгд зүгээр. Максимов хаан байна. Явчихсан. Удахгүй ирнэ. Бэлдэцгээ. Намайг буудангууд буудан шүү. Бидэнд ихтэл 2 минут бий. Германууд. Мөн новш тэрнийг аваад яв. Цонхон дээр мэрэгэн бууч байна. Тэндээс буудаж байна. Дээрээс. Заяасан бэ л дээ. Та жинхэнэ дайсантай тулалдахыг хүсэж байв. Танд тийм боломж олглоо. Тэднийг чадах чинээгээрээ саатуулж бай. Амжилт хүсье.
Асаяв, биднийг халдлаарай. Мэдээ. Яс, онцно. Тэр өөрөө ил гарсныг тооцохгүй болж. Одоо байцаах хүн алга. Бусд нь бүгд зүгтчихэж. Хөөхөө. Өөр ихний хиндүүлдэж. Биднийг аль болох удаан барихын тулд. Егоров. Чи энэ мэрэгэн буучтаа учирч байсан гэвчтэй. Энэ Сталинградын харин эднийг тэр албаар орхиж би хинтээ учирсныг надад мэдэгдэж. Фон дивизийн хэдлэнгээс хулгайлагдсан гинүү. Лотер фон Дибиц гэж тэрний нэр. Дивиц. Дивиц гэв. Навшигч Егоров. Чим яагаад хэлсэнгүй вэ? Залбир. Тэднийг бүсэлтээс гараагүй байх гэж залбир заа юу. Жени хаан чалгаа дарга. Даргийнх нь Виллис Машалг. За яасан санаа чамрав. Оны шинхөө чамайг баримтлах зөвшөөрөл авсан. Алдаа битгий гаргаж би чамд хэлээ үстэ. Бууга хураалга. Архи. Нөхөр комиссар. Би Егоровыг аваад явна. Манай шуурхай эрлийн бүлэгт оруулна. Сода плато бас Абакумовта бүгдийг зөвшөөрсөн. Хэрв та татгалзахгүй л. Алло, машин цо. Мэдлээ. Зэвсгийн надад өг. Мэдлээ. Тэгэхээр чи одоо миний дарга юм биз дээ? Яасан? Дургүй байгаа юм. Гэхдээ чиний хэргийн төлөө сэргийн шүүхт өгөх ёстой. Би буруутай хариуцлага хүлээнэ. Сайн байна. Буруугаа хүлээж байгаа сайн хэрэг. Харин одоо хэлээч. Бид Дибицийг яаж барих вэ? Бүсэлтээс тэр гарч чив. Гарсан. Бас чиний Беловог аваад явсан. Тэр чиний хин юм бэ? Нуу самаргүй. Ойлгомжтой. Чи Прохоровын отрядын тухай асуусан. Надад нэг харгас цагдаагийн өгсөн мэдүүлэггүй. Прохоровын отрядад германчуудын хүн байсан. Тэр ямар онцгой шинж тэмдэгтэйг чи мэдэх үү? Туулаа уруултай. Тиймээс партизаны отрядыг германчуудад Беспали зааж өгсөн. Дараа нь тэр Беловог штабд байхын таньж. Тэгэд мөрөв болгохын тулд устгахаар шийдсэн байна. Энэ бол бид тодорхой нөхцөл тэрнийг ашиглаж болно гэсэн үг. Холбоочны хуваар. Чи энэ бүгдийг юунд надад ярина вэ? Егоров, манай ажил заримдаа хүнд ихтгэл найдвар өгөх хэрэгтэй.
Тэгэл найдвар гэдэг хотыг шинуурах чадaltaй. Тэгээд ч надтай тэнэг хүн шиг харьцахад би дургүй. Игор, би тэнэг биш ээ. Гол нь чи. Энийг л ойлгоч. Тэгвэл бид гар нийлээ ажиллана. Явцгаая. Жаахан алхъя. Би ч урамтайг аа. За, Би тоо баатар. мэдлээ. Юу гэмээр байна? Би тэнд хэр хичээсэн байна. Хуурамч гэдэг нь илт байна. Яагаад тэр? Бүгдийн тусгаалan сонгосон. Би өөрөө хүн болгоныг шалгасан. Жишээ нь энэний гар дээр манайхны шив байсан байна. Хөгжимчний гутлан зөвлөлтийн германчуудаа сайн гутлаас олж яах юм? Тэд зүгээр л орсоор ярьж байна. Уруулын хөдөлгөөнөөр нь харж байна. Тийм ээ. Лонгийн чамайг яагаад үнэлгийг одоо л ойлголаа. Хуурамч ангийг хэн командалж байгаа? Курт фон Дибиц. Цэргийн онцлог төгсдийн лаграас би өөрөө тэрнийг илсүүлж авсан. Игор, би нэг л юм ойлгохгүй байна. Германчууд авга ахын шалгуулахаар зээх үг нь албаар явуулсан юм уу? Эсвэл үгүй юу? Лотер фон Дибиц энэ дээр нэ. Бүх юм бүтлгүүцсэн ч тэр заавал ярина. Чиний үгийг бурхан сонсдог ч болоос. Би ихэд хоног унтсангүй, тиймээс мэдэж ав. Алдаа гаргуул хамтдаа ёроол руу жимш. Маа, найзгаа хүлээж ав. Манайхан сэжигтэй хүмүүсийг олж харж замаар тосгоны чиглэлээ явж байна. За, тэгвэл хэллээ. Алив, машин цаа. Би германчуудаас нууц мэдээ хүлээж авсан. Тэд мэдээллийг өөрийн биеэр батлахыг Дибицээс хүсэж нууц үгийг ашиглана. Бидэнд итгэхгүй байгуулалтай. Би маш болгоомжтой байхыг тушаасан. Харуул дээр зөвхөн жинхэнэ германууд байна. Коминтерны фашизмыг эсрэг үзэгчтэй. За гүйцээ. Занганд орлоо. Одоо гал нь ах Дибис тэрнийг ядхан бидэнтэй хамтран ажиллах явдал. Өөрийн хүндээ итгэнэ гэж найдаа. Эргэлзэж байна. Бид өөрийн хүлээж байгааг тэр мэдэж байгаа. Хэрвээ мэдэж байвал ах Дибис тохиогч хөгжим залгана. Явцгаая. Куртаха. Лотер. Бурхан минь. Тэд чамайг явуулаа юу? Чи яах гэж зөвшөөрөв? Таныг эндээс гаргаж авахын тулд баярлалаа хүү минь. Америкийн чин тавьсанд чинь. Гэхдээ би тийм гавьяагүй хүн. Тэгэхэд Сталинградад энэ вайс намайг галзууруулах шахдаг байсан. Харин одоо бол надад бүр таалагддаг болсон. Надад итгэхгүй. Бид эндээс мултрана. Тэд намайг алавдсан гэж чи бодож байна. Үгүй. Би өөрөө тэдэнд туслах санал тавьсан. Бид дайнд ялагдсан Лотер. Дайн хэдий хурдан дуусан, утга учиргүй хохирол төдий чиний баг байх болно. Та надад аавыг минь оруулсан. Ээж нас барахад та намайг хаяагүй. Надад тулалдахыг зааж сургана. Дайсанд хайр найргүй байхыг сургасан шүү дээ.
Харин одоо би энэнд харамсаж байна. Ээж чинь намайг үзэн ядах байсан биз. Тэнд Сталинградад болсон бүхний тухай би маш их бодсон. Энэ дайн бүхэлдээ аимшигтай алдаа байсан. Чамаг энэ татан оролцуулсан дуучлаа. Чи Африкт үлдсэн бол дээр байсан. Би хүч хэрэглээд чамаагүй. Таныг эндээс авч гарах болно. Үгүй. Егоров битгий оролц. Бид өөрсдөө. Гүйцээ Егоров. Дуслаа. Жинхэнэ бүтээлгүй тэл. Төвлөлдөх хэрэгтэй. Чи илтгэл яазнаа. Мэдээ явуулахын тулд ДБЦ-д радио холбооч бас радио станц хэрэгтэй. Бид буусан газрыг мэднэ. Бас хаанаас холбоо барьсныг ч мэднэ. Энэ хойд тэдний бааз байгаа бололтой. Тэр хүрэхэд 2 цаг л явна. Бид тэрнийг барина. Гэхдээ надад миний залуус хэрэгтэй. Грибов. Бид цаг алдаж өгнө хошууч. Битгий яар Егоров. Яар хэрэгтэй. Яасан бэ Грибов? Ойг айлбалах хурдан самнах хэрэгтэй. Дэндүү том талбайтай. Би байгаа бүх хүнээрээ бүслэн орц гарцыг хаас. Харин үлдсэн хүмүүсээрээ 2 цагийн дотор амжихгүй. Тиймээс яарах хэрэгтэй Грибов. Би онгоц дуудсан. Яах гэж? Яг. Тэднийг алдахгүй тулд. Одоо гол нь цаг өжиж радио станцыг бас холбоочин устгах явдал шүү дээ. ДБЦ-г чи яаж барих юм бэ? Зүгээр тэр хаашаач зайлахгүй. Ноход мөр авсан. Одоо тэрний араас шилдэг мэрэгчлэнүүд хөөж яваа. Чиний онгоцнууд хизээрх юм. Хагас цагийн дараа. Егоров хаачих нь вэ? Чи тэрнийг аврахгүй. Энд тэрнийг аврахгүй. Өөрийгөө л алахын нэмэр. Хэрэг би аврахгүй бол чи авраарай. Тэр нууц өгтөө мэдээ явуулах болно. Тэгэхгүй л яах вэ? Хэрвээ чи бид хоёр алдаж байвал яах вэ? Бид ингэж ад сорж болохгүй. Егоров. Дээрээс бүгдийг устгах гэж тушаасан. Егоров зогс. Энэ бол тушаал. Алхах юм бол буудан шүү. Урагшаа. Ажилд ор. Мэдлээ. Байл дээр нь тушаал сонсож байна. Нөхөр дарга. Мөр шинхи юм. Отав нартэж байна. Энд давны цаана. Урагшаа. Мэдлээ. Урагшаа. Яваарай. Егор. Чамд алерт хийх хүс. Жинка чамд хайртай шүү. Чи тэрнийг харил. Юу ч болж байсан.
Мэдэж авах хүмүүс. Хүн хайрыг өгөөж болохгүй. Одоо тэрнээс үлдэн. Тэд дахиад 2 гол гатлах хэрэгтэй болно. Салж явъя. Урагшаа. Мэдлээ. Муу харагдаж байна. Ойртож очих хэрэгтэй болгоно. Чи яаж вэ? Дажгүй. Чи тэрнийг харав. Тийм ээ. Нэгийг алж нөгөөг нь шарах дууссан. Одоо араас нь явлаа. Голиков. Хэрэг Грибовыг харвал тэрэнд энэ газрын зургийг өгөх ойлгов уу? Асаа миний хонос. Би хамт явна нөхөр дараа. Би явж бас буусан. Сонсгол Голиков. Тэд гурвуулаа үлдсэн. Нэг нь шаргацсан. Асаа бид хоёр дөнгөн. Голын урсгалууруудаа замыг хаа. Мэдлээ. Явъя. Түргэл. Салж явъя. За яв. Ноход мөрөө алдчихлаа. Яг алдсан гэж. Эхлээд мөрөөр явж ус. Итгэлтэй явсан. Дараа нь зогсчихсон. Нэг юмнаас хайсан болол та. Зогсоод гасалж эхэлсэн. Урагшаа явахгүй. Дэвтв чи өөр гаслах болно да. Онгоцыг болиул. Тэд ярьж яваа нөхрөө шүүч. Болиулж амжихгүй. Бэтгий бод. Бэтгий бодорой. Орсоор ойлгодог уу? Тийм ээ, тийм. Дебеттэй хаана уулзах вэ? Би газрын зураг үзүүлье. Болгоомжтой. Асаа.
Тэр чамайг бууга хай гэж байна. Партизануудын үхэлд чи буруугүй би мэднэ. Беспали отрядыг барьж өгсөн. Чамд яаж туслахыг би мэднэ. Чи нууц үг бүхий бидэнд хэрэгтэй мэдээллийг дамжуулах ёстой. Тэгээд би чамаа гаргаж авна. Амлаж байна. Тэрэнд чиний охин байгаа. Юу? Тэрэнд чиний охин байгаа. Бид нөхөн хангалаас гарахад би артиллерийн буудлогад өртсөн. Би шархацсан. Тэр ч бас. Би яах гэж тэрний амийг аварснаа мэдэхгүй байна. Намайг тэрнтэй хамт Герман руу явуулсан. Би охиноо төрүүлсэн 43 оны 7 сард Берлинд. Чи бид хоёрын охиныг. Тэр охиныг минь аваад явсан. Би ядаж нэр өгч чамжаагүй. Тэрнийг дахиж хизээч харахгүй байх гэж би бодсон. Харин тэр надад охиныг өгнө гэж амласан. Ойлгож байна уу? Хэрэг би тэрний даалгаврыг биелүүлвэл гой намайг уучлаарай. Бот. Бэнд. Я здесь. Чи шархтай. Үгүй. Онгоцнууд ойг бөмбөгдсөн. Бусд нь өгсөн. Остальные погибли. Би харсан. Я видел. Чи тэрнийг алсан. Чи зөв юм Поступила хийсэн. правильно. Миний охин хаана байгааг би Узнали, где мэдмээр моя байна. дочь. Бид мэдээг Скажу, явуулсны как только мы дараа чамд отправим хэлнэ. сообщение. Явах хэрэгтэй. Би харсан. Тэр тэдний талд юм байна. Үгүй. Тэр бидэнтэй хамт. Чамайг буудаж алахыг хүссэн. Алахыг хүссэн бол алчих байсан юм. Тэр хаашаа буутахаа мэднэ. Тэр сөвлөгч. Явах хэрэгтэй. Асаа явах хэрэгтэй. Чи игүүцэд очно. Одоо тажгүй.
Маргааш онгоцнууд нисж ирээд хүнс хэрэглэлийн оронд задардаг бөмбөгтэй хайрцагнуудыг тэдний толгой дээр хаяна. Дамжуул. Дээтрих авгахтай уулзалт амжилттай болсон. Хүүхдээ хөвгсөн. Үүнийг бодож тооцсон уу? Үг. Слово. Нууц үг Нужно хэрэгтэй. кодовое слово. Матильда. Мэдээг дамжуулж эхлэв. Сообщение отправлено. Матильда бол чиний охины Это нэр. имя твоей дочери. Матильда. Миний ээж тийм нэртэй байсан юм. Миний охин хаана байна? Зогс. Үгүй бол буудан шүү. Я тебя застрелю. Буцаа дээр хөргөл. Хөргөл. Бараг л Сталинградад байсан шиг. Мав. Тийш. Туда. Буудаач. Ко мне. Наашир. Тэр зүйл дууссан. Уходим. Явцгаая. Чиний охин надад Твоя дочь у байгаа. меня. Би тэрнийг өмнөд Африк дахь эдмэр үгээ явуулсан. Бид манай гэрт амьдрах болно. Зах хязгааргүй, үцэглэнтэй бүшэд. Тэнд өөрөөр ямар гоё байдлыг чи харах болно. Энийг юу тач зөвлөшгүй. Бид тэнд аз жаргалтай амьдрна. Ты, Чи, би, бас чиний охин. твоя дочь. Яасан. Таалагдахгүй юу? Би чамайг Я тебя хуурсан. обманула. Би Я бүслэлтэнд отправила сообщение. жинхэнэ Германы анги салбар байна гэсэн мэдээг явуулсан. Чи яах гэж ингэвэ? Тэр чамд охиноос чинь илүү чухал гэж юу? Твоя дочь. За тийм байж. Чи сонголтоо хийсэн. Баяртай.
шүүтэй. Ингэж би тэрнийг харахыг маш их хүсэж байна. Хормын төдийч болов би чамд хайртай. Бас тэрнийг Дахиад хэл. Дахиад хэл. би чамд хайртай. Операция Березино ажиллагаа 1945 оны 5 дугаар сар хүртэл үргэлжилсэн билээ. в 1951 1951 онд зөвлөлтийн тагнуулын нууц бүлгийн бүрэлдэхүүнд багтсан Егоров Женя 2 Өмнөд Африкт очжээ. спустя 2 сарын дараа тэд они охиноо шли олсон. ночь. UBS телевизийн кино албанд хөрвүүлв.